Дөрөвдүгээр хот там мэд болж үүдний хотон босон зүгээр гарсан газар шиг болж дээ. Годом талбайгаар явах бүхий л мөчөд голгсон жадуудаа үргэлж тарах юм. Өнгөр тэд өрөвдмөр зүрх сэтгэлэм шалдах юм. Үнэхээр тэдэг золбонгээ дүүцэн ядаг заримдгууд зовж яваад жадуудыг өрөвдгөнгөө зодож байлаа. Үүнийг харсан би өгөн зэргөө зогтлоо. Өнөөх залуу өнгөрлөө өөдөс үнээр найз дүртэн холдог турбаа чулуу үдцэг санаа байвч өөрийн ирэхгүй зуглаа. Гаш нартай байнга болон тойрон үүдээ хүсдгээ өнгөрсөн гэдэг босаад хахаар зогтлоо. Хөрс төдхид өнгөрөө дунах шиг боллоо. Харин тэгэхээр дэлхийд нэ хатан гэртээ одуу халуун тогон харагдаад харгуу там шиг санагдав. Тоглоод байна уу гэж санагдаа гэртээ асаагач гэж хашиг руу гэтэд урдум үзэгийн унтаж байхдаа хараоки тайминг гэж юу гэрэл гэж юу байдгийг тоогоодор гэж өнгөрөө тэм том тоогоо хараад тоглоом биш нь ойлголоо. Тэр мэд бүгдийн төлөө там би ослоо. Тамлан баган тоогоод бухны илчирдэ алтнаар гисэн авдын нь хорвоод ачид бухны нэрлэр эргээд ирлээ. Тэр мэд бүгдийн төлөө там би ослоо. Тамлан баган тоогоод бухны илчирдэ алтнаар гисэн авдын нь хорвоод ачид бухны нэрлэр эргээд ирлээ. Гэж болохгүй гэсэн нүдийг хийсэн учраас би халуун дамд маш хурдан ирсэн байлаа. Уг нь би тэрхэн мөчн өрөөс амьдрах гэж яваад тэмэл хүүхдийг өмөрн тэрмөө залууг алцсан юм. Тэгээд би бурхан багшийн хуулийг зөрчсөн болохоор намайг тамлал гэдэг гівгэнд бурхан өөрийн ирчээд гэсэн байлаа. Намын элчим наад хүүгээ мууч төршөөгээд миний гараас бараа дагуулж явлаа. Мөнх хүүхдийн дээгүүр нисэн мөргүүсэн газар чин аваачлаа. Би дахин сэргэх шиг боллоо. Энхэн алтан дэлхийг хийснээр сайхан болон нүдээр харлаа мэдээлээ угаарлаа. Болон үргэлж сайн зүйлийг харж явдаг би итгэлээ. Тэн мэд бүгдийн төлөө там би ослоо. Тамлан баган тоогод бурхны илчирдэ алтнаар гисэн амдын нь хорвоод ачид бурхны нэрлэр эргээд ирлээ. Тэн мэд бүгдийн төлөө там би ослоо. Тамлан баган тоогод бурхны илчирдэ алтнаар гисэн амдын нь хорвоод ачид бурхны нэрлэр эргээд ирлээ. Хүний амьдрал ганцхан тийм ээ хүн бүхэн сайн муугар ядагдаж алцголоо бидээ мэдэхгүй зүдэжгүй дэважин тамц нүгэл буян хийслэр шилэгдэд сайн хүн дэважинд муу хүн тамд очиж хүн амьд яваа цагтаа сайн муу зүйлийг дэвчин зэрлэж буян сайн үлдэж явбал хаач өсөн жалцахгүй тамд очиж алцахгүй тийм ээ алцахгүй. Бурхан бид бүгдийн амьдралын зовлон жаргалыг зааж сайн зүйл хийж явсан бол бурхан чамайг өршөөн. Муу зүйл хийснийг минь ойлгож ухаарлаж ачид бурхан та миний шүү дээ.